За юу цаанда манайхан өвлийн амралт дуусч таад маань ажил хичээлгээд загварг үлдээд байна уу? Өнөөдөр таадтай олноос онцгой нэгэн содон бүтээлийг ярьж өгөхөд бэлэн болоод байна. Энэ бол алдарт онц дүмд. Онц дүмд цуврал маань 2017 онд гарсан цагаас хойш нийт 2 бүлэг болон 1 мюзикл тусгай дугаарыг гаргасан байдаг. Харин саяхнаас 3 дугаар бүлэг гарч ирсэн байгаа байлээ. Онц дүмд нь одоогийн нийгмийн нүрд царайг дээр үеийн байдлаар дүрслэх нь хэмээх үгийн товчлог өгөөд өнөө цагийн Монгол улсад газар аваад хамагл хар бараан болж өгөхгүй асуудлыг ёжиж хошигнсон байдлаар шүүмжлэн үзүүлдгээрээ онцлогтой. Өнөөдрийн бичлэгээрээ онц дүмд цувралынхаа сүүлд гарсан 3 дугаар бүлгээс ярьж өгөх бөгөөд хэрэг та бүхэн маань бүрэн ихээр нүцгийг өсвөл үгээс хүлээн авч үзэх боломжтой байгаа шүү. Дээрээс нь онц дүмд цувралын маань өмнөх мюзиклийнхээ үргэлжлэл болгож 3 дугаар бүлгийн төгсгөлийн 9 дугаар ангич гэсэн мөн мюзикл байдлаар хийсэн бөгөөд үнэн гал үйл явдлуудаар дүүрэн тул заавал үзээрэй гэж зөвлөх байна. Нэрэн цувралынхаа өмнөх бүлгүүдийг үзсэн бол комент үлдээгээрэй. Одоо харин бүгдээрээ киноны үйл явдал руу орцгоё. Нэгдүгээр анги. Энэхүү онц дүмд цувралын маань 3 дугаар бүлэг эхлэхэд өмнөх мюзикл тусгай дугаараас үйл явдал нь үргэлжилж эхлэв. Хэрв та хэд минь санаж байгаа бол өмнөх тусгай дугаар дээр Дамжаагийн ноён болсон түүх болон хэрхэн анх гэргий дулмаатайгаа танилцж байсан түүх гэдэл үнэн сонирхолтой үйл явдлууд гардаг шүү дээ. Тийм болохоор энэхүү бичлэгээ үзэхээс өмнө онц дүмдийн мюзикл тусгай дугаарыг нэг сэргээгээд үзвэл зүгээр шүү. Ингээд цувралын эхний хэсэг гарч эхлэхэд нэгэн өртөө улаач айхтар бараан үлдээ тэнгэр мөн өдөр тун чухал бичгийг өргөн барихаар давхиж байсан гарч эхэллээ. Тэгтэл тэр нь явж үнэндээ дулмаагийн Дамжаа руу бичсэн чат гэдэг насан. Одоо дээр үед хүмүүс ингэж л чаталдаг байсан байх таа гөрий. За тэгж дулмаагийнхаа чатыг авсан Дамжаач хөлн газар хүрэхгүй баярлаж эргэж өгж үчгээ бодож модохдоо өөртөө ярьж мэрэ адил их хангалцаж өгч байлаа шүү. За тэгтэл яг тэр үеэр нь сандагч орж ирээд Дамжаад хошууны ардуудаа танигдах мөн бас бус өөр ажлуудыг төлөвлөөд авчираад өгтөл тэрийг нь Дамжаач тоодог унасан. Тэгснээ сандагийн урдаас нэгэнт ноён болцсон юм чи яадаг юм гэд балаараад байл яав. Тэгтэн сандагч санаа сэтэж хэлж байгаа. Тэгвэл дулмаагийн чихэнд нэг сонин хачин юм очиж сонсогчвол яан вэ те? Хэмээн хэлэхэд Дамжаач тэр доороо шал өөр хүн босноо ажлыг өстой алж хитаад ураад тасаад өгнө болж байгаа маа. Айхтар гэж. За тэгсэр үүний дараагаар Дамжаач яаж олонний танилд ноён болох вэ гэд хуйхаа майжаад үжитэл сандагч одоо Дамжааг подкастт оруулъя, ярилцлаганд оруулъя энэ гэснээр араас нь Читүб буюу манайхаар YouTube дээр тавьд ирлээ шүү. Тэнхүү үүний араас сандагч Дамжаад Читүб буюу YouTube-ыг үзүүлдэг ба тэр дотор нь ASMR гэд янз бүрийн ихтгэл энтергээд амар контентууд өгдөг насан. Гэсэн ч Дамжаагийн ухаан санаа шал өөр газарт байж дулмаагаа ботсон явж байгаа учраас сандгийн YouTube-ээр дамжуулаад олон танигдах санааг нь ч тоохгүй. Би наадах ч ойлгохгүй байна. Чи өөр нь мэдээж иччих гэд яваад өгдөг насан. Дулмаа гэхээр бүр хүнээ байдаг болчтой хөрхий. За тэгсэр үүний араас үзэсгэлэгдэхэд Дамжаач дулмаа дээр хурч ирээд хурган болзоонд өрөх гэсэн боловч дулмааг харангуудаа гинт хөшөж мөшөөд айгүй бол явчлаа шүү. Ямар ч айхтар дурладаг шаар вэ. Дамжаад бол дулмаагийн бүхий л үйл хөдлөл нь хайр хүргэн мэт санагдаж дэрэгдэн ахта юу интерстеллер цаашаа цаг хугацаа удаашраа аж шиг. Ёстой баг ухаанаа алдтал дурлсан юм шүү. Үүний араас Дамжаач дулмаагийн дэвж оронгуудаа хамт гарыг гэж асуухтаа амандаа бовтнож мовтнаад алж өгдөг бөгөөд хил аман татаж матаад яах гээд байгаа юм те. Тэгээ сүүлдээ дулмаач Дамжаагийн бовтнаад байгаа юмыг нь ойлгохгүй яасан гээд байгаа юм бэ гэд асуусан чинь Дамжаа уулзаж болзож болох уу гэж хашгирч машгаад бүр балааг нь авч өгч байна харин. Энэхүү үний араас Дамжаач дулмаг дагуулan кино үзэхээр театр дээр ирдэг бөгөөд ичиг булчирхаагүй өвөл ичиж чаддгүй 3 баавга гэд тунчиг сүрхий кино үзлээ газар байна. Ядаж яхаа тэр кино нь манай Улаанбаатарын утааны тухай кино гэдэг бөгөөд ах баавга нь 2 дүүгээ цэвэр агаар амьсгал гэсэндээ өөрийнхөө амьсгалыг төгжиж байгаа хэсэг харангуут нь Дамжаа дулмаа орч зүгээр сат тавьж уйлж унжээд боо юм боллоо шүү. Нэрэн бас хаяада утаага батхоор уйлмар болтол авдаг л да. Зүүнний араас Дамжаач дулмаг гэрт нь өргөж өгөхдөө киноны дундуур нүдэнд юм ороод уйлаад баларлаа шүү гэж мэгэд бас сайхан бүлтүүл үсрээс тээ. Зодооны түүхээ ярихгүй байгаа нэг юм даа хөрхий. Тэгж дулмаа Дамжаа ирж болзооны төгсгөлд хамтдаа наран жаргаж байгааг үздэг бөгөөд бас хөөрхөн болзоо дамжлаа шүү. Болж тэ Дамжаа минь. Энэхүү маргааш өдөр нь болоход сандаг Дамжаагийн өргөн дотор үнэн тэнгэрийн юм ярьсан сууж байла. Тэгсэн нэг худалгүй Дамжаа сандаг хоёр дээр нэг хүн бөө нохоо шуугуулсаар давхид ирдэг бөгөөд сандагч одоо Дамжаа зориулан контент хийх дээр зөвлөгөө авахар сошиал хорооллын Читүбэр хором хэмээх нөхрийг дуудсан гин шүү. Энэ сандаг байхгүй бол Дамжаа минь одоо яах юм бол дөө. За тэр зур дулмаач гэсэн Дамжаагаа бодоод инээ талдаа сууж байдаг ба өнөө өрөө Дамжаа дээр хоол авчирч өгнө мөгнө гэд айгүй романтик юм ботсон сууж байла. Гэхдээ дулмаа минь хоолыг хэрдэм жаахан таарахын тулд Дамжаад хоолны газрын хоол авч өгөхөр болдог ба хоолны газар руу явах хөсөг буюу такси барих гэж бөө юм болдог насан. За энэ зур сандагч Дамжааг хромтой яаж улаан гошууны ард түмэндээ олон түмний танилцуулах талаар зөвлөгөө өгөөд байж байва. Тэгсэр сүлдээ хромч одоо 1000 сонсохоор нэг үз гэдгийн дагуу Дамжаа сандаг хоёрыг дагуулan сошиал хорооллыг үзүүлэхээр хөдлөлөө шүү. За энэ хооронд хошууны зам дээр дулмаач бөө хэрүүл уруу дундуур орцсон явдаг бөгөөд нэг их зүгээр машина нэгдүгээр игнээ тавьж явснаа араас нь хэрэлдэнгээ лайв
хийж мэгээд яг л манай өнөөдрийн нийгмийн дүр зураг тэр чигтээ явж байдаг насан. Ингээд үүний араас үзэгд солигдоход хороомч Дамжаа Сандаг хоёрыг дагуулan сошиал хорон дээр хурч ирдэг ба тентхийн түн буман янз бүрийн байшингуудыг үзүүлж манай хоёрыг хурган соён гэгэрүүлээд байгаа юм уу та хаашаа. Тэгсээр манай гуравч одоо сошиал хороонд явж ороход хамгийн түрүүнд Инста руу орж хүн амтны баахан постуудаар явж үзүүллээ. Тэгсээр түүний араас жив гээд хүмүүсийн голцоо улс төрийн мэрдэг газар хөдөрөв. Ингэсээр Дамжаа Сандаг хоёрч сошиал хорооны хамгийн эвгүй газар бол нүүр номын хэсэг рүү орж үзлээ шүү. Нүүр номын хэсэг дээр баахан хүн амтан бүүн хэрүүл уруул галзуу солиотын мэддэхгүй постууд хүсний комментчингууд гэдэл ер нь их амар газар юм аа. Хайрхан байна гэж. Тэгтэл тэр бүхнийг харангуйтаа Дамжаач за эн чинь миний жинхэнэ урш тастаад идэж уух газар байна. Гингүүтээ би энэ л алдцмаар байна гэд ромоор дамжуулж олон үзэгчтэй лайвын тайз худалдан авлаа шүү. Угаасаа нүүр ном нь улс төр хийх хамгийн тохиромжтой газар л да. Ингээд араас нь Дамжаач өөрийнхөө анхны лайвыг эхлүүлж олон түмэн нүдэн дээр гараад өөрийгөө хуран таниулах гэж явж байтал тэр лайвын тайзныхын жинхэнэ эзэн Тэнгэр Заяат гэд нөхөр гараад ирвэл яах вэ? Тэнгүүтээ өнөө Тэнгэр Заяат гэд нөхөр чинь Дамжааг чи ийм юу юм? Миний тайзан дээр юу яаж байгаа юм хэмээн хэрүүл үдэж гарахад Дамжаач хоромоос энэ тайзыг нь худалдаж авсан талаараа хэллээ. Тэгтэл саяын тэр хором гэдэг байгаа нөхөр чинь яг үнэндээ энэ Тэнгэр Заяат гэд нөхөртөө чинь ярьж хилцэлгүйгээр Дамжаа тайзыг нь зарцсан байдаг бөгөөд Дамжаа маань хөлөгдүүлсэн ажээ хөөрхий. Яасан сонин гарвэ тэр хором гэж нөхөр. Тэгсээр өнөө сүүлдээ Тэнгэр Заяат гэд нөхөр чинь Дамжааг заандаж аваад бүр нэг асаад бахаар нь Дамжаач уурандаа Тэнгэр Заяатын нүүрлүү нэг шааж хаяад нам унгаад өглөө. Бас ч гэж муухан бэртэй байх нэ. Дүүний араас олон түмэн саяын зодооныг хараад шокорч байхад нь Сандаг гарч ирэнгүүтээ Дамжаа Тэнгэр Заяат хоёрыг худлаа жүжиглэж байгаа юм тэргээд аргалаад арын өрөө рүү аваад орлоо доо. Ингээд тун удалгүй Тэнгэр Заяат сэрэнгүүтээ Дамжааг цагдаа магдаад өгнөд буу юм болоход нь Дамжаач Тэнгэр Заяатад азар гадуу хоёр тугуултаа үнэ 50 хонь 300 мөнгөн зоосоор Тэнгэр Заяатын амийг таглаж нэмээд өөрийгөө бүр олон түмэндээ сайн таниулаад авлаа. Түүний дараач манай хоёрын зодооныг үтсэн хүмүүс бөөнөөрөө Дамжааг дэмцсэн комментүүд бичээд алж өгч байгаа юм чинь. Дамжаагийн маань хэрэг зөрийг аваа бүтчүү яав. Тэгсээр ангийн төгсгөл болоход дулмаач бөө юм болж хулж Дамжаа дээр ойрын хоолтой ирдэг бөгөөд ингэж ихний анги маань төгстөө. За энэ зурлын маань 20 дугаарыг эхлэхэд Дамжаа Сандаг хоёр нэгэн цагт олныг шуугуулж явсан Facebook-ийн луудог жинхэнэ амьдаар нь тоглолцсон байж байлаа. Яалчгүй Бэлвинчин ихтэй хошоо ноён гэсэнтэй Дамжаач зангарахтаа тоглож байлаа шүү. Тэгсэр үүний араас үзэгсэлэгдэж ангийн үйл явдлыг эхлэхэд нэг ах хуу Дамжаа ноёдон дээр орж ирснэ. Үнэн уран цэцэн пялдаг үгнүүдийг урсгаж өгч байснаа. Ах нь хөдөөнөөс ирээд дунааны мөнгө болчлоо. Нэг 5 цаас төр зэтэч гэж авлаа шүү. Ах нарын арга бас нарийн штэ. Тэгтэн Дамжаа ноён том байна эхлээд жаахан уурдаж хилэгнээд аашилсан боловч гарахт нь гуйгаад байсан 5 цаасыг шидэд өгчгөө. Бас тэр хүн тэндээ муухай ааштай ч гэсэн зөөлөн өрв сэтгэлтэй юм байгаа мó зайлвал. Ингээд ах хууч мөнгө төгрөгөө аваад гарсны дараагаар Дамжаач морины имэйлээ мяалаад өжөтл шууд чин имэйлний тухай пост орж ирдэг насан. Сошиал хорооны нөхдүүд угаасаа мань хэдийг бол байнга сонсоод л байж байгаа л да. За үүний араас Дамжаач постоор орж ирсэн имэйлийг авахар болсон ч мөнгө зоос нь хүрсэнгүй хөөрхий. Тэгэхээр нь Дамжаач нэг харуулаа явуулаад өнөө имэйлийг 4 хувааж төлөхөр аваад ирэхтэл өнөө харуулан Дамжаагийн загсан имэйлийг 4 хуваагаад аваад ирвэл яах вэ? Тэгтэн Дамжаач өнөө харуулаа ёстой байхгүй болтон загнаж бөө юм болдог бөгөөд юмыг шууд утгаар нь ойлгох гарууд ийм байдаг бах те. Бүтггүй нэрээ. За тийм хүүний араас Дамжаач өнөөдрийн уулзтуудаа дуусгачаад сайхан аяг цайны амсар зугаад байж идэг бөгөөд дулмаатайгаа уулзъя гэхэд нь дулмаач нь октоудаараа гарна гэд Дамжаа руу загтал хүргэсэн байла. Тэгэхээр нь Дамжаач бас бие юугаараа дутгав хэмээн Сандыг дагуулад эрчүүдэрээ гарахаар болж байгаа маа. Тэгэхдээ Дамжаа муу шаар чин шаарыг зөхөх уу бүжиглэх уу салхинд гарч уух уу энэ гээд яах учраа олохгүй байсаар байгаад ямар тач уухаар гарч энэ айхтар гэж. Ингээд үүний араас үзэг солигдоход Дамжаа Сандаг хоёр ч одоо орох газар олохгүй байсаар эцэст нь бэд тавьдаг газарт орж оройг өнгөрүүлэхээр боллоо шүү. Эхлээд Дамжаа Сандаг хоёр ч бакара гинүү нэг айхтар бэйтээр очлоо. Тэр нь яадаг бэйт вэ гэхээр хоёр хүний хин төрүүлж утаанд угаартаж унах бай дээр мүри тавьдаг бэйт юм байна л та. Хайрхан минь гэж. Тэгсэр Дамжаач ихний бэйтээ бакара тундал дээр тавьсан чинь баахан мөнгө хожоод нэмээд өөр бэйт дээр очин мүри тавиад тоглож моглол бүр алж өглөө. За тэр зур дулмаач найзуудтайгаа клуб ордог бөгөөд тэгтээ найз чимгээгийнхээ крашлдаг залуугийн клуб дээр ирсэн байваа. Ингээд орж ирэнгүүтээ чимгээч дулмааг Дамжаатай үерхтэйг нь мэдсээр байж өөр залуучууд руу явуулдаг ба тэр үеэр дулмаач уух юмдаа нэлээд халаа цогцсон байдаг наасан. Тэгэхээр дулмаагаар туг дахиж чимгээч крашлаг залуугийнхаа ширээн дээр суугаад ижил дулмааг маань өөр залуу оролдоод байдаг ба тэгтэн дулмаач нөгөө залуугийнхаа амыг ард дээр нь гартал сайхан алгадаад хаялаа да. Болж мөө гийг. Ингээд үүний араас үзэг солигдоход Дамжаач бүр бэтэндээ орсон сүултээ хүмүүс ямар комент бичих вэ гэдэг дээрч бэт тавиад тагтаа хэр удаан нисэх вэ гэдэг дээрч бэт тавиад араас нь бүр ямар хүн төрүүлж оожир дайрах вэ гэдэг дээрч бэт тавьж мээр бүр донтцсон байвал яах вэ? Тэгсээр Дамжаач сүултээ хамаг мөнгөө бэт тавьж алдан бөөн санхүүгийн шаталтайгаар гарч ирлээ те. Гэсэн ч Дамжаа тэр үе ташрахгүй дахиад ахиухан мөнгөтэй ирээд шархаа нөхөн гэж солиордогч бэт тавьсаар байгаад амьдралаа алдсан нэг гарыг харангуутаа зайл гэд яваад өглөө шүү. Энийг үзэж байгаа та нар маань ч гэсэн бэт гэдэг юмнаас холхон явах хэрэгтэй шүү. Ингэж
2 дугаар анги маань төгсөв. За одоо та хэдтэй нэг гоё мэдээ дуулгая. Онц төмц урлагийнхаа 3 дугаар бүлгийн төгсгөлийн 9 дугаар ангийг үзээд та хэд маань 10 сая төгрөгийн дүнтэй гэр ахуйн цахилгаан бараг авах боломжтой шүү. Харин яаж вэ гэж юу? Моби Home-ийн зүгээс дан ганц онц төмд гэлтгүү таны үе синема эсгээс түрээслэн үзсэн кино бүрт урамшилд оролцох нэг эрх дагалдах бөгөөд хөтөлбөртөө оролцохыг хүсвэл 2 сарын 28-нд дуусгаас өмнө амжиж киногоо түрээслэн үзээрэй. Дээрээс нь кино их үзэх тусам таны цахилгаан бараг авах боломж нэмэгдэн гэдгийг мартаж болохгүй шүү. Одоо ингээд цуврал руугаа үргэлжлүүлэн орцгоё. За ингээд үүний араас цуурлын 3 дугаарыг гэлэхэд Дамжаагийн ах Гомжоогийн адал явдал гарч эхэллээ. Гомжоо маань бага залуу байхдаа эцгийн хөрөнгийг өвлөж авахаас татгалзан өөрийн гараар эд хөрөнгө босгохоор нийслэл хот руу явж хөөрхөн бизнес эхлүүлсэн байсан боловч нийслэл хот дахь бизнес эрхэлдэг хүмүүсийн эсрэг ажилтдаг хүмүүсийн балгаар хамаг юм алдаж ганц кофе шоп буюу бургалны газартаа үлдэж хоцорчээ зайлвал. Гэсэн ч тэрэндээ Гомжоо ах маань готорч тунаагүй яваажээ. Ингээд үүний араас үзэгдэл солигдоход Гомжоо ах дээр нэг хүн хурц ирэнгүүтээ байгууллагынхаа маркетинг хийх санал тавьлаа шүү. Тэгтэн Гомжоо ах ч өнөө үндэ ах нь офисоо зарцаан хэмээн хэлж өөрийнхөө ажилладаг өнөө бургалны газар буюу кофе шоп руугаа дагуулж ороод ажил хэрэгээ ярьж байгаамаа. Тиймээс өнөө үнийхээ кофе шоп руугаа дагуулж орж ирэнгүүтээ Гомжоо ах ч өстой янзын өөрийгөө сурталчилж бүтээгтүүнийг нь үүлэн дээр хүртэл сурчлан гэж мэгсэр байгаа бүтээгтүүнийг нь аваад сурчлахаар боллоо. Гэхдээ манай Гомжоо ах ч айхтар л та. Ингээд нөгөө хүнтэйгээ маргааш нэхэд контрактаа байгуулахаар болсны дараа Гомжоо ах кофений газрын ажилд орж байгаамаа. Гомжоо ах ганц бургалны газартаа өөрөө баристагаа хийдэг бөгөөд тэгтээ бас зүгээр байхгүй охин хүүхэн эргүүлээстэй. Ингээд өдрийн төгсгөл болоход Гомжоо ах маань нэг муу хар аваахуудаа ирээд шүнийг өнгөрүүлж өглөө нь өөрийнхөө байгаа байдалтай жаахан гутарсан бололтой сууж байлаа шүү. Гэсэн ч эцэст нь заагарч амьдралаа осгоо энтер гээд бөөн ирч хүч болоод гарч байгаамаа. Гомжоо ахаасаа сурж авах юмнууд их байна да. За энэ хүний араас үзэгзэлэгтод Гомжоо ах ажил дээр ирчээд өчигдрийн төгөрсөн ажлынхаа хүнийг эрхийг хүлээгээд байж байдаг ба тэр зур нэг нөхөр ирээд ингийн сүтэ бургал авъя гэж зогсож байлаа. Тэгтэл нэх удалгүй гэнт нөгөө нөхөрч нь гараад ирэхэд Гомжоо ах сая захиалга өгч байсан хүндээ аятайхан хэлээд гарах гэтэл цаад нөхөр нь гар хөлөөс нь зуурч мураа давраад идэг наасан. Тэгэхээр нь Гомжоо ах нөгөө нөхөрлөгөө нэг сайхан муухай харж аваад амтан болгож үйлчлүүлэгчийг зүгээр зайл гэж хөөгд гаргачих юм чинь. Угаасаа Гомжоо ах маань хүнд гарал да. Тэнгүү түүний араас Гомжоо ах гяс хувцсандraa солиод ажлынхаа гэрээг эцэст нь хийдэг бөгөөд өөрхий бас хитэн цаас олчихгүй л зүтгэстэй. Ингэж бүх зүйл окей болж өнөө гэрээ байгуулсан нөхрийнхөө хамаг бараа бүтээгдэхүүнүүдийг нь Гомжоо ах маань зархаар болж тэр оройноо өөрийнхөө найз тостой нийлээд маргааш нь хурган лайв мав хийлгэж араас нь бас суглаа муглаа зохион байгуулах гэж бэлтгэсэн сууж байваа. Тэгтэл явж Гомжоо ах маань баахан сэрниас зархаар болсон байдаг ба энэ тэгээд зарагдаж чадах юм болоо да яах бол бурхан минь гэж. Ингээд маргааш өдөр нь болж Гомжоо ах маань ярьсныхаа дагуу баахан лайв хийсэн ч нөгөө зарах ёстой сэрийг нь хинч тоож авдгүй наасан. Тэнгүү тэр шүнж Гомжоо ах хэдэн сэрнүүдээ яаж зарах вэ гэж өвчтөл гинт уулын толгоор руу харснаа нэг санаа бодож оллоо. Тэгсээр маргааш өглөө нь болж тосч ирэхэд Гомжоо ах маань шүнжэнгөө кофе уугаад унтаагүй байж идэг бөгөөд нөгөө хэдэн сэрний яснуудаа хэрхэн зархааж бодоод айхтар төлөвлөгөө энэ төр зохиосон сууж байгаа юм аа. Тэр нь юу байсан бэ гэхээр Гомжоо ах сэрнүүдээ сүлжээний аргаар зархаар болсон байдаг ба тэрийг тостой нийлээд хийгээд үзтэл мөнгийг өстө боромит оруулж хамаг сэрээ зараад өөрөө ч бөөн ашиг олж байгаамаа. Тиймээс сүлд нь Гомжоо ах ч эргэн томорч баахан мөнгө төгрөг олж баяцсныхаа дараагаар өөрийгөө буруугүй энтер гэд нэвтрүүлэг хэлгэцэн явчих жоох шиг айхтар л да манай Гомжоо ах. За энэ хүртэл бүгдээрээ онц төмц урлагийнхаа 3 дугаар бүлгийн эхний 3 ангид гарах үйл явдлыг үзэж сонирхлоо. Хэрв та бүхэн маань цуурлаа бүрэн гэхээр нүцгийг хүсвэл бүгээс хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дахин сануулъя. Ялангуяа 3 дугаар бүлгийн төгсгөлийн 9 дугаар анги болох мюзикл тусгай дугаарыг заавал олж үзээрэй.